Шинжлэх ухааны тэргүүлэх салбарын нэг цөмийн энергийн тухай сэдвийг бид үргэлжлүүлэн хөндөж байна. Хүн мэдэхгүй зүйлээсээ айдаг. Тэгвэл бидний өдөр тутмын хэрэглээнд орж ирсэн цөмийн технологиос жиирхэх шалтгаан, хий дэмий сонссон зүйлээр цуурхал энэ салбараар улс төр хийж хөөрөгдөхийг эрдэмтэд хүлээн зөвшөөрдөггүй. Бидний амьдралд цөмийн технологи ямар гүнзгий орж ирснийг дараах жишээгээр хүргэж байна. Бидний хувьд шинэ мэд үгсийн санд саяхан орж ирсэн санагддагч бид өдөр бүр цөмийн технологиг хэрэглэж байдаг. Гэхдээ амьдрал дээр ямар өргөн хэрэглээтэй вэ гэдгийг нь тэр бүр мэддэггүй. Жишээ татахад цөмийн технологиг дүрст цацрагаар онцлох эмчилгээний аргууд дээр ангаах ухааны салбарт хамгийн их ашиглаж байна. Эрдэс баялагын нөөц дээж хөрсний бүтэц тодорхойлоход цөмийн тоног төхөөрөмж хэрэглэгддэг. Цөмийн технологи ашиглаж газрын тос агуулсан элснээс газрын тост нэрж үйлдвэрлэж байна. Төрөл бүрийн кабель утсыг цацрагаар шарж, халуун хүйтнэл тэсвэртэй уян хатан болгож байна. Үйлдвэрт архи пивны агуулмжийг нэг хэмжээнд байлгахын тулд цөмийн цацраг идэвхт изотопоор шалгадаг. Гоо сайхны бүтээгдэхүүнд арсны чийгшлийг нэмэгдүүлэх тос үйлдвэрлэхэд цөмийн технологи хэрэгэлдэг. Машины дугуйг бат бэх чанартай байлгахын тулд цацрагаар шаарддаг. За мөн малын халдварт болон гоц халдварт өвчнөөс сэргийлэх, вакцин үйлдвэрлэх, ариутгалын зорилгоор гээд цөмийн технологи бидний өдөр тутмын амьдралд байсаар байгаа ямар их үүрэг гүйцэтгэдгийг бид анзаардаггүй. Цөмийн технологи бол ерөөсөө одоо орчин үеийн бүх технологид ер нь зүгээр жирийн одоо нэг гэрт байгаа галыг одоо мэдрэгч төхөөрөмжөөс ахуулаад тэгэл одоо нисэх онгоцон төртөл одоо тэр мөсөлтөө мэдрэхэд тэгэл ингээл бүх юм яаж дээ. За тэгэл имлэг хөдөө аж ахуй энэ зам барилга гэл энэ бүх юм дээр хэрэгжилж байгааг бол хүмүүс ер нь нэлээд яриад ер нь ойлголт авсан байх гэж бодож байна. Дэлхийн нийт цөмийн технологийн хөгжилд тэр дундаа цөмийн цахилгаан станцуудын бүтээн байгуулалтад илүү их ач холбогдол өгч олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж байна. Одоогийн байдлаар дэлхийд дээр 437 цөмийн реактор ажиллаж эрчим хүч үйлдвэрлэж байгаа. 2030 оны байдлаар цөмийн эрчим хүчний хэрэглээ одоогийнхоос 23 болоод түүнээс дээш хувиар өснө гэж тооцдог. Өөрөөр хэлбэл дэлхийн нийт эрчим хүчний 11%-ийг цөмийн цахилгаан станцаар хангаж ойрын ирээдүйд 30% хүрэх төлөвтэй байгаа юм байна. Ерөн сая нөгөө Фукушимагийн ослоос болоод нэлийн олон түмний дунд нэг одоо юу гэдгийг эсрэг тийм юутай боллоо шүү дээ. Тэгээ одоо ингээ буцаад одоо арай гайгүй болж явах шүү. Жишээл Япон бол өөрөө цахилгаан станцуудаа буцаагаад ажиллуулж эхэлж байна. Өчигдөр гихтэл одоо юуных Турк бол Оросоос 4 станц, Солонгосоос 4 станц авахар бариад эхэлсэн байж байгаа. Сая Хятадаас 4 станц авахар нэмээд гэрээ байгуулсан байна л дээ. Тэгэхээр Турк гэж жишээлбэл 12 цахилгаан станц 2025 он гэхэд ажиллаж эхэлнэ. Ер нь бол цаашаа хөгжил байгаа л да. Цөмийн эрчим хүчийг ашиглаж цахилгаан гаргана гэдэг бол экологийн хувьд хамгийн цэвэр технологи байхгүй юу? Нэгдүгээр цэвэр технологи. Хоёрдугаард бол түүний үйл ажиллагаа аюулгүй байдал нь дээд зэргээр хангагдсан. Улам сайжраад байгаа шүү дээ ойлгоо. 60-аад оны үед нэг технологи байсан. 70-аад оны үед нэг технологи, 80-аад оны үед нэг технологи, 90-аад оны технологи, 2010 оны нэг шинэ технологи. Тийм учраас бол технологи нь улам сайжраад байгаад учраас бол аюулгүй ажиллагаа бол 100% баталгаатай гэж үзэж болно л да ер нь. Онлын тооцоогоор бол. Тийм учраас бол энэ бол чухал салбар байгаамаа. Манай орон яваанда цөмийн цахилгаан станцтай болно. Тэр бол ирээдүйн асуудал шүү дээ. Одоо бол болохгүй юм шиг болох юм шиг юм яриад байгаа. Энэ бол ирээдүйн асуудал байна. Бидний эргэн тойронд байгаа цацрагийг байх ёстой хэмжээнд нь байлгаж хянах үүргийг цөмийн энергийн салбарын хүлээж байдаг. Цөмийн энерги гэдгийг дан ганц цөмийн зэвсэг мэтээр ойлгож цуурхлаар айдас давтдаг байхаа болж дэлхийн нийт эрчим хүчний олон их үүсвэртэй болохыг чухалчилдаг болсон. Цацрагийн аюулгүй норм үндсэн дүрмийг баримтлан энхийн хэрэглээг нутагшуулж байна. Харин манад эсэргээрээ засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох бүрд цөмийн энергийн салбарын албан хаагчдыг цомгтгохоор айлгадаг. Сонгуул болох үед хүмүүсийн мэдлэггүйг далимдуулж тархиугаана. Цөмийн хаягдал Монголд булна, уран улбарлал улс даяараа сүрнэ. Монголыг устгах аюултай энэ агентлагийг татан буулгая гэж эх оронч нэртэй хөдөлгөөнүүд жагсаж цуглах нь энүүхэндээ. Цөмийн судалгаа, цөмийн агентлаг байна гэдэг бол Монгол хүний бахархал, Монгол улсын бахархал байх ёстой. Яахаргүй бахархал. Яагаад гэвэл энэ бол шинжлэх ухааны хамгийн тэргүүний фронтод яваа судалгаа байхгүй юу? Судалгаа.
Энэ их гүрнүүд байж гэн, Америк байж гэн, манай хоёр гүрш байж гэн. Энэ чинь бол цөмийнхэн сулбарт хамгийн их мөнгө өгч хамгийн их ачаал бүгд өгдөг байхгүй. Тэгээ энэ цөмийн судалгаа чинь цаашаа явсаар байгаад манай дэлхий дээр хиймэл нар бий болгох судалгааны үндэсэнд болдог юм. Тэгээ сонин байгуул хиймэл нартай болчихвол тэгээд энерги асуудал бүрэн шийдэгдэнэ гэсэн үг.